Илдтэйгэр минь хөсрүндаач итгэлээ хойноос нь сугалсаар байлаа. Нумтайгар минь газар унлаач нударгаа цуулан сойсоор байлаа. Галав юулсан орчлонгийн хөх бурсгал дундаас ган нүрлсэн хорвоогийн их гачлан дундаас тэнгэр нүгэлсэн бөмбөрцгийн их хилэн дундаас төвчээр алдарсан хүмүүн заяаны хяслан дундаас энхтөр элгэн түмнийг амглан оршоосон хаан жангарын цадиг оршваа. Туйлсын хаан жангар. Домог түүхээ хүндэтгэн өв соёлоо дээдэлсэн говьлтай аймаг. Өв соёлоо тээгч жангарч хүүхдүүд ардын авьяастан туйлч зооныхоо оролцоотойгоор Монгол улсын соёлын бит ус өвийн бүртгэлд багтсан Монгол жангар хайлах өвийг сэргээх, ирээдүйн залуу туйлчдыг бэлтгэх, бүх нийтийг соён гэгэрүүлэх, өв соёлоо хадгалан үлдээх, хамгаалах, нийтэд түгээн дэлгэрүүлэх, Алтай нутгийн ондоошлыг илэрхийлсэн соёл урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож дараа дараагийн олон зуунаар дурсагдах түүхийг бүтээлцэж байна. Алтай хөх улсын өврөөс цурайтах домгийн эх шиг үе уламжлан өвлөгдөх үнэт соёл хаан туйлсаа бахархан 4 дахь жилдээ амьлууллаа. Улсын их хурлын гишүүн Очирбатын Амгалан баатрын санаачилгаар энэхүү алтайчуудын бахархал болсон туйлсын хаан жангар туйл хайлах арга хэмжээг бүс нутгийн хэмжээнд төдийгүй Монгол улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх их үйл хэргийг түүжээлэн үргэлжлүүлж алтайчуудын хүсэн хүлээдэг томоохон ивент арга хэмжээ болгож чадсан юм. Өндрийг Алтай нутгийн зон олноор өвлийн тэргуун сард ЮНЕСКОгийн Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бус үеийн үндэсний бүртгэлд багтсан жангар хайлах өвийг сэргээх, нутагшуулах, хадгалах, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор Туйлсын хаан жангар туйлыг ёс бэлэгдэл уламжлалын дагуу 4 жилдээ зохион байгуулад байна. Жангар туйлаа хайлах энэхүү брэнд арга хэмжээний хүрээнд төр түмнээ даатхан гал тагтаг уламжлалтай заяа өндөр алтайчууд засаг тааны үр сад бид бүхэн Монгол туурхтан бүрийн эрдэнэс галыг эрхэмлэн хүндэтгэж ирсэн уламжлалын дагуу галын тахилгаа ёслон үйлдэхээр хуран цуглаад байна. Алтайчууд гал олонтой тахиж алтайгаа магтан дуудаж жангар туйлаа хайлж буян гიშгээ дэлгэрүүлэн ганцуд гамшиг осол муу бүхнийг зөөлрүүлдэг бэлгэдлийг агуулсан томоохон зан үйлийг ард олон хойч үедээ өвлүүлэн уламжлах их үйл хэргийг эхлүүлж хэвшүүлж байгаа нь нэн чухал асуудал юм аа. Алтайчууд бид бүхний өндөр төрөө дээдэлсэн, өв соёлоо эрхэмлсэн, галаа дахиж алтайгаа магтаж, туйлаа хайлах арга хэмжээ ёслон дэлгэрэх болтугай. Туйлсын хаан жангар туйл хайлах арга хэмжээний уламжлал нь Монголын соёл түүхийг хүндэтгэх, залуу үедээ түгээн дэлгэрүүлэх томоохон үйл явдал болж байгаа нь гайхалтай. Туйл, тэр дундаа жангар туйл нь Монголын утга зохиолын, түүх соёлын үрд мөнхөд хадгалагдах ёстой өв юм. Тэрчүүднээсээ Говьлтай аймгийн Алтай хотод зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь зөвхөн соёлын баяр, үйл ажиллагаа биш. Монгол түмний уламжлалт, ёс заншил, оюун санааны гүн гүнзгий утга агуулга, түүхэн ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд тусгай ёслолууд зохион байгуулагддгийн нэг нь гал тахих ёслол. Алтай нутгийн зон олон өвлийн тэргуун сардаа багтаан
Туйлсын хаан Жангар туйлыг ёс бэлэгдэл уламжлалын дагуу сүүлийн 4 жил дараалан зохион байгуулж туйлаа хайлахын өмнө галаа тахдаг уламжлалыг бий болгожээ. Гал тахих ёслол нь Монголын хуучин уламжлалын нэгэн чухал хэсэг бөгөөд үндэсний соёлын нандин хэсэг билээ. Говьалтай аймагт Жангар туйлыг хайлаад ингээд 4 жил болжээ. Тэгээд яг хуу Монгол хүн амны бэлгээр гэж ярьдаг. Тэгээд монголчууд сайн сайхан болж энэ байгаль дэлхийгээ шүтэж явах юм бол бас байгаль дэлхийгээ хайрлахтаа бас энэ зан үйлүүд хийж явах юм бол үнэхээр харж хандаж ингэж байгаль дэлхийтэйгээ нэг одоо ийм цул болдгоо гэж монголчууд үздэг. За тэгээд ер нь бидний мартагдсан олон зан заншлуудыг алтайчууд эхэлж сэргээсэн. Тэрний хамгийн одоо оргил нь энэ Жангар туйл байгаа. Тэгээд Жангар туйлын иж үүрэн цогц арга хэмжээний хүрээнд энэ алтай магтаал гал тагтаг ийм одоо зан үйлтэй тэр одоо ингээ хийгдээд өндөрлж байна. За энэ туйлын арга хэмжээ бол зөвхөн одоо энэ Монгол нутагт амьдарч байгаа бидний асуудал биш ээ. Энэ бол дэлхийгээр тархсан дэлхийн монголчуудын ажиллаа. Өнөөдөр туйлыг одоо манай туйл гээл одоо Оросд байгаа халимгууд байна, Хятадд байгаа Шинжаанчууд гэдэг юм уу. Үндсэндээ энэ Жангар туйлыг судлаач баршгүй маань Жангар туйл бол дэлхийн монголчуудын байна гэдэг нь тодорхой болсон. За өөр Монголын их сургууль, Шинжааны их сургуулиуд хүртэл Жангар судлалын бүр юм тэнхимтэй байж байгаа жишээ нь. Тэгэхээр энэ Жангар туйлын тэр гүн гүнзгий утга агуулгыг бид нар амьдралд хэрэгжүүлж чадах юм бол энийг одоо бид гүнзгийлэн судлах юм бол бас бидний нөгөө хайгаад байгаа Монголын хүчирхэгжилт энэ дотор байгаа нь бол анзаарэгддэг. Тэгэхээр бидний зөвхөн одоо энэ туйл бол зөвхөн говьалтай юм алтай улсын их биш ээ. Энэ Жангар туйл бол нийт монголчуудынхаа гэдэг агуулгаар бас Улаанбаатар хотод одоо бүхэн өргөөнч гэдэм үү одоо энэ Жангар туйлыг бол бас ингээд Монгол даяар бас түгээн дэлгэрүүлж энийг бас таниулахыг одоо бид нар хичээж байгаа. За 1930 40 50 онд ингээд Монгол нутаг даяар хийгдсэн Жангарын судалгаагаар бол Монгол нутаг даяар энэ Жангар туйл бол өргөн дэлгэр одоо ингээд одоо төгсөн юм байна. Монгол улсын өнцөг болон бүр тэр дорнотод тэр өмнө говьд тэр овсод гэдэг юм уу ховдод говьалтай бүх газруудад энэ Жангар туйл бол хайлагдчихсан баримтууд байдаг. Тийм учраас энэ Жангар туйл бол бидний хамгийн том өв соёл хамгийн түрүүнд одоо түгээн дэлгэрүүлэх зүйлээ харамсалтай нь энэ маань ингэж дөрвтэй хийгдээгүй байсан бол алтаагаас эхэлсэн энэ зүйл маань ингээд дөрвтэй явж байгаад бол маш их таатай байдаг. Жангар гэдэг сайхан туйлыг хайлах юм нь бид нөгөө Монгол туйлын өмнө хийдэг үндэс гол ёс заншлуудаа ингэж хийж байна. Хэзээ-хэзээнээс нааш монголчууд галыг эрхэмлж ирсэн. Огторгон одоо энэ нарыг дээр үед бүр тусад нь шүтдэг. Манай зарим туйлс дээр наран шүтэн гэж хүртэл гардаг. Наргүй бол энэ нарт дэлхий хэдэн 10 цагийн дараа одоо биш болоод ингээд мөстлөгт ордог гэхэд зүг гэж ярьдаг. Тэр огторгон галаас дээж авч хээрийн галдаан бадраач. Хээрийн гал гэдэг нь энэ 13 санг гэлж байгаа. 13 сангийн дунд 7 үйтэй хар яндэр гэж байдаг. Тэн дээр одоо нөгөө шар халдсан цагаан хоньныхан шүүс өвчөг өргөж байгаа нь болохоор одоо бүхэл бүтэн бодын махаар тэнгэр тайж таксантай дүүцдэг ингэж үздэг. Дээр нь одоо энэ сайхан ёройлууд тэр ертөнцийн их аялал болсон эртний хөгжмийн аялгуунууд за 13 алтааны эзнийг дууддаг, хөвчтойгон эзнийг дууддаг энэ алтаа магтаал энэ болгон бүгд учиртай бүх олонний сэтгэлийг хэдэн мянган жил шингээж цагийн шалгуурд авч ирсэн ийм өвүүд учраас одоо энийг ингэж сайхан хийдэг. Тэгэд одоо энэ сайхан гал сүлдээ ингэж жаргаж цэнгисний дараа тэрний шүншгээс нь авч гэрийн галдаа аваач нийлүүлдэг ёстой. Тэгээд одоо энэ нэгтлэр энэ туйлсад зориулж ингэж хийж байгаа болохоор одоо тэр туйлсын бас олон тэнгэрүүдийг урж залах үүд ингээд онгоож яана гэсэн утгатай юм аа. Тэгээд манай ээжүүд бас сүүл үед энд ирж оролцдог болсон. Тэгээд 13-ны ээж сайтанд энэ сайхан шимт малынхаа сүүг өргөлөө 408 зохист 470-ага төлөөлж ингэж өргөж байгаа. Тэгээ бас энд арцганг за тэгэл монголчуудын өргөдөг хамаг сайн болгоныхаа дээдийг өргөлөө 3-4 настан одоо 5 настан тэнд тэр хиймрийн санд говьалтан алтаачуудаа даатгч нийт монголчуудаа даатгч сайхан залбирлаа. Тэгээд энэ Жангар хайлсны нутагч ирнэ зуд турхан баг болдог. Тэр утгаараа ч говьалтан нутагч нь ажиглаад байх сүүлийн 4-5 жил бусад газар хэцүүхэн байхад энд ямар ч байсан зуд болсонгүй. Тэгэхээр энэ туйлс бид энэ язгуур хуучин соёлууд за тэгээд явандаа энэ Жангараас урагшаа цаг үеийн туйлууд энэ сайхан нутагт хайлагдахаар бас одоо
энэ манай урлаг соёлынхан тэр аман уламжлалын хүмүүс маань ингээ бэлтгэлээ хангаж байгаа аймгийн одоо энэ засаг даргач ер нь энийг анх санаачлагч тэр Амгаланбаатар дарга өөрөө хотоос хэрэг болгож ирсэн байна. Тэгэхээр эн чинь үнэхээр л энэ сайхан ард түмний ёс заншил сэргэж яана гэдэг бол энэ нутагт тэр туулсыг ойлгодог, уул усыг ойлгодог. Уул усыг чинь одоо тэр үтгэхэд ЮНЕСКО ойлгоод уул усны тахилгын тусгай тэр зан үйлийг зөвшөөрчлөө шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн шашны тэр сайхан хүмүүс хүртэл монголчуудын энэ язгуур эртний заншлыг одоо зөвшөөрч байгаа нь үнэхээр энд үн цэн оршиж байна л гэсэн үг юм. Бид бүхэн туулаа хайлахын өмнө галаа лагтах ийм сайхан өргөн дэлгэр зан үйлийг авч ард түмөө. Тэгэхээр алтайчууд бид бүхэн туул хайлахын өмнө заавал алтайгаа магтаж галаа лагтах энэ зан үйлийг тогтоогоод 4 жил болж байна. Алтайчууд бид бүхэн галын дахилгын ач холбогдол туул хайлахын ач холбогдол энэ сайхан оюун санааны эрч хүчний бэлэг тэмдэг болсон. Энэ одоо ард иргэдийн маань ам дамжин бэлгшээж ирсэн энэ жангарыг туулыг хайлах гэж байгаа ийм сайхан өдөр байгаамаа. За тэгэхээр ховолтой туульчид маань үндсэндээ 1150 хүүхдүүд өнөөдөр бэлтгэлээ хангаад бэлэн болсон байна. За энэ туул хайлах арга хэмжээний бас нэг онцлог нь бол төрийн туульчид ирж манай туулийг дэмжиж оролцдог явдал бол маш сайхан арга хэмжээ болд юм аа. Галын тахилга бол айлгэр ад жаргалыг авчирдаг. Тийм ч учраас ард зан олонныхоо сайн сайхан амьдралыг бэлгшээж нутаг усныхаа энэ сайхан зун зуншлаг өнтөө өвлийг мөрөөдөж алтайчууд өдөхөн гал тагтаг даншлыг тогтоогоод 4 жил боллоо. Энэ монголчууд бол дээр үеэсээ галыг их эрхэмлэн дээлж ирсэн. Ер нь бол одоо орчин үед галыг эзэмшсэн ард түмэн их өндөр хөгжилтэй явдаг. Тэгэхээр монголчуудын эрт дээр үе суламжлалаа ирсэн гал тахих, хууль хайлах энэ бол арга хэмжээнүүд бол байгаль цаг үедээ ч гэсэн бас хэрэгтэй. Монгол уламжлал зан заншлаа хатгахыг сайхан арга хэмжээ гэж үзэж бодож явдаг. Манаас хүмүүс 30 гаруй хүн хүүхэд том хүн нийлсэн энэ арга хэмжээ жангар арга хэмжээнд одоо ингээд туйл айлхад оролцоод галын арга хэмжээнд ч гэсэн оролцоо хийж байна. Энэ жилүүр болсон уламжлалтын ивент арга хэмжээндээ бас сум орон нутгийн зүгээс ч гэсэн бас мэдээж сайхан бэлтгэлтэй сургууль юугаа хийгээ сайхан оролцдог. Ер нь их бэлгшээж оролцдог энэ улсууд. Ер нь жангар хайлснаас хойш гадны дахилга хийснээс хойш манай нутагт сайхан байгаа шүү дээ. Ер нь ганц өдргөө болсон, өвөр хүүтэнгүй болсон, зун сайхан цэцэг ногоо дэлгэрдэг болсон их баяртай байна. За яг энэ жангар төвлөгөөс байж одоо энэ орон нутагт ард түмэндээ сайхан болж байна. Нутаг орон сайхан эцэс дэвшиж байна. Ер нь энэ жил болгон хийж явах ёстой юм байна л гэж бодлоо. 2 дахь 3 дахь удаага л орж байна. Тэгэл олон түмнээ л атгаж бодож суунда. Гал дахих арга хэмжээний үеэр алтай магтаалаа ихшиглүүлэн тахилга эдээгээ өргөн галаа бадрааж туйл хайлах зан үйлийн утга агуулга түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилсан нь онцлог байлаа. Илттэйгэр минь хөсрүүн даач итгэлээ хойноос нь сугалсаар байлаа. Нумтайгар минь газар унлаач нудргаа цуулан сойсоор байлаа. Галав юулсан орчлонгийн хөх бурсгал дундаас
ган нүрлсэн хорвоогийн их гачлан дундаас тэнгэр нүглсэн бөмбөрцгийн их хилэн дундаас төвчээр алдарсан хүмүүн заяаны хяслан дундаас энхтөр элгэн түмнийг амглан оршоосон хаан жангарын цайдаг оршваа. Туйлсын хаан жангар. Газрын Алтай улс байгалийн сайхныг мэдрүүлсэн баатарлаг жангар туйлыг орчин цагийн тайзнаа дахин амьлуулсан энэхүү арга хэмжээнд төрийн батламжид туйлчид, Говьлтай аймгийн Алтай чуулгын уран бүтээлчид, соёлын спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын хамт олон 18 сумын ерөнхий боловсролын сургуулийн 1200 гаруй жангарч хүүхдүүд, сумдын соёлын төвүүд, мэрэгжлийн урлагийн зүтгэлтнүүд оролцсон 17 бүлэг туйлыг хайллаа. Монгол улсын соёлын биет бусуу өв соёлоо хадгалан үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, Алтай нутгийн ондоошлыг илэрхийлсэн соёл урлагийн бүтээгдэхүүн үйлчлэг бий болгож дараагийн 100 жилд дурсагдах түүхийг бүтээж байна. Жангар туйл бол зөвхөн түүх биш, энэ бол бидний өвөг дээдсийн оюун санааны баатарлаг үйл байгаль дэлхийг шүтэлцсэн амьдралын хэв маягийг тод томрон харуулсан утга зохиолын ноён оргил бүтээл гэдгээр монголчууд бидний түүхэн иргэмтэнд дээдж ирсэн билээ. Тэгж учраас
Автаачууд гээд жангар туулийн ач холбогдлыг төмөр олон түгээж залуу үеийг соён гэгэрүүлж эрхэм ариун үүсийг үргэлжлүүлэн түгээж байна. Туйлаа хайлж төмөр олон амгалан оршиж бомбын оронд уян гисгэн дэлгэрэх болтугай. Хорой! 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 Монголын ард түмний ам бэлгийн одоо хамгийн том соёл бол энэ Монгол туул байгаа. Тэгэхээр энэ Монгол туул гэдэг юм одоо дэлхийн бусад улсуудтай харьцуулж би 37 жил судалж байгаа. Тэгэхээр дэлхий дээр туультай 12 хүн улс байдаг. За тэгээд тэр 12 улсын туулсыг ингээд судлахаар үндсэндээ эн чинь Монгол туурхтныг би Монгол үндэстэн гэдэг ганц л тоон дээр ярьчаад байгаа. За тэгээд ингээд үзэхээр ихэнх одоо дэлхийн туул хайдаг туулын соёлтой орнууд бол бараг бичгийн хэлбэрээр үлдсэн туулчт нь одоо бараг устж мөхөөд ер нь туул хайлдаг хөнгөө болсон гэсэн үг. За тэгвэл одоо монголчууд түүний дотор одоо баруун Монголын энэ баатарлаг туул гэдэг юм ямар ч байсан нэг цөөхөн хүний хүрээнд удмын хэдэн туулчдаар дамжаад одоо тасралгүй ирлээд туультай орнуудаас Монгол туул одоо яг ямар давуу талууд байна гэдгээ судлаад үзэхээр ганцхан туультай улсыг туультай гэж л нэрлэдэг. За тэгвэл энэ жангар гэдэг бол бас л Монголын тэр олон туульсын нэг нь. Монгол бол дэлхийн бүх туультай улсуудыг нийлүүлснээр олон тооны туультай. За одоо энэ хайж байгаа жангар туул бол эд залуу туул. Туульсын настай харьцуулбал залуухан туул. Энэ одоо нэг 550 жилийн ээлжтэй халимгчууд тэмдэглэж байсан. Одоо тэгвэл тэрнээс хойш нэмээд үзэхээр нэг 590 600 өгч яваа ийм настай туул. Өөрөөр хэлбэл 15 дугаар зууны дундуур зохиогдсон гэж ингэж үзээд байгаа. Тэгээд энэ туул хамгийн гол нь маш сайн дэлгэрсэн. Одоо Монгол туурхтнуудаар их дэлгэрсэн. Тэгээд дээр нь одоо энэ туваанар хүртэл өөрийнхөө хэлээр одоо жангарыг чангар гэд чээ өсгөр ингээд нэрлээд ингээд хайлсан байдаг. Тэгээд жангар туулын одоо том голомтуудыг Шинжаан, Халимаг, Монголга ярьдаг. Энэ аймгаас чинь одоо энэ уулын сумуудаар амьдардаг тэр Уранхай, Өөлд за зарим нэг халахсумаас одоо тэр жангарын сурвалжууд олдсон. Тэгээс тэр сурвалжийг сэргээх ажлыг одоо энэ Амгалан Баатар дарга надтай ярилцаад сэргээе гэж яриад тэр ярьж ясныг бодоход одоо энд чинь маш олон багш нарыг бид одоо нөгөө сумуудын дуу хөгжмийн багш одоо дээр нь өв соёлын улсуудыг тэн дээр л түшгэлж энэ ажил явагдсан. Тэр үетэй харьцуулахад бол одоо ингээд их сайхан дэлгэрээд одоо эн чинь дөрөвдөх удаага ингээд 1000 гаруй хүн цуглараад тайлж яана гэдэг нь үнэхээр багталтай сайхан байна. Одоо Монгол зөвхөн туульчдыг зөвхөн нэг эхлээд нэг 11 хүн бүртгэлтэй байна гэж яригддаг байсан. Тэгээ тэр нь бас цөөрөөд болдгоо. Тэгж жагаад нэг туулын төсөл явсан чинь 30 хэд боллоо гэсэн. Дахиад буцаад 10 хэд дээр буцаад унсан. Тэгээд явж байгаад энэ төсөл гарснаар би одоо энийг их сайшаалтай зөв гэж үздэг. Заавал энийг соёлын яам дээрээс дарга нар дээр том яамнаас шийтгэхэр ажил, бусдаар ажил биш гэж ойлголт зарим нэг одоо улсууд бас байдаг юм байна. Тэгээд энэ ажил бол үнэхээр тэр доор нэг шатнаас ундарч гарч ирсэн. Яг энэ орон нутагт бодиттой хэрэгжиж байгаа сайхан ажил учраас энэ одоо энэ хүмүүсийн хөвсөл Алтан уул усны тэр одоо бүхэл юм сайхан нөлөөлөд энэ туулын дэлгэрч чана гэж бодож байгаа. Тэгээд энэ жангар туул бол ямар ч байсан монголчууд за тэр монголчуудын бас одоо хамгийн хүчтэй сайхан явсан цаг үеийн тэр омогшлууд энэ дотор байдаг. Дээр нь өв соёлоо дээдэлдэг энд 1000 гаруй хүн өсч хүмүүжж гэнэ гэд хүртэл гайхалтай. Энд чинь бас зан үйлдэл учраас уул усны тахилгуудын биечилж үзүүлж баргийн сумуудаар бид чинь явж хийжсэн. Хэд хэдэн цастай ууланд очиж энэ туулсын тахилгуудыг хийжэл. Тэгээ бодохоор энд бас одоо тэрийг өвлж авч байгаа. Одоо олон удаа сонссноос нэг удаа хар гэдэг шиг
нөгөө 10-аараа тэмтэрч алгаараа харна гэдэг гайхамшиг эднэр бас үзэж байгаа. Тийм учраас одоо энэ газар энэ жангар туул одоо их сайхан дэлгэрч байна гэж бодож байгаа. Чин одоо нэг дуу сурдаг шиг одоо нэг жижигхэн одоо метражтай соёлууд олон байгаа шүү дээ. Тэрийг сурдаг шиг хурдан сураад өнгөрчих болдгоо. Цаг хугацаа их шаарддаг. Үе шаттай ажлууд учраас энэ эрчээ алдуулдаг нэг 10 жил ингээ явуучвал энэ гарцаагүй нөгөө хуучин уламжлалаас эргэх тийм боломж бүрдэх гээд байгаа. За тэгээд энэ орон нутгийн хүмүүсийн сэтгэл зүрхээр энэ ажил ингээ сайхан явж байна. Тэгээд энэ жангар туул бас тусдаа бас агийн удаа хаан тэгээд бас хэдэн туулыг сэргээх ажлууд ингээд явагдаж байгаа. Одоо тэгээд бас нэг 3 дахь 4 дахь туулын заах талаар бид бас ярилцж байна. Ямар ч байсан энэ эрчийг алдагдуулдаггүй байя. Ядаж эндээс одоо 1000 хүн дотроос чанартай нэг 40-50 туулж магадгүй өшөө нэмэг хэлчихвэл 100 туулж төрөх болтугай. За өнөөдөр Хагалбар улсын дунд орших Алтай нутагта үргэлжлэн ирж бидний ирээдүй болсон хүүхдүүдтэйгээ өв уламжлал өвгдөөс өртөөлөн өссөн энэ сайхан өв уламжлалыг хамтран нийлж жангар хэмээх сайхан туйлаа хайж байна. За өнөө жангар маань бол одоо бидний бас мартагдаж үгүй болох төвшөнд хүрч байсан ийм гайхамшигтай өв соёл байх. Өнөөдрийн энэ жангар туул өв уламжлал маань яагаад бидэнд ийм одоо хэрэгтэй байгаа юм? Энийг яагаад бид нар өөр хүүхдтэй ингэж одоо өвлүүлэн уламжлуулж танилцуулах гэж байгаа гэдэг гол зорилго маань бид бүхэн Монголоороо байх. Өнөөдрийн энэ хүн төрөлхтөнд бид энэ бүх дэлхийн ард түмэн өнөөдөр дандаа ингэж биднээс даяарчлалыг туйлж ирлээ шүү дээ. Одоо энэ даяарчлалаараа биднээс даяарч чинь гэ биднээс дэлхийд тэргүүлэх биш. Энэ даяарчлалын донд бид нар өөрөөрөө Монгол гэсэн өөр ондоошлоор Монголын нэг ууламжлал гэдэг ондоошлоор бид өөрөө ондооширч онцгойрох гэсэн тун чухал. Ирээдүйн өөр хүүхэд маань нэгдүгээр өв соёлоо мэддэг болж байна. Хоёрдугаарт одоо энэ урт 17 бүлгийг хайлахад хамгийн багадаа одоо 10 цаг зарцуулдаг. 10 цаг гэхэд энэ хүүхдүүд замлаад зөв төвчсөөр төвчээртэй өнөөгийн энийг сууд сурна гэдэг одоо маш том хүмүүжил сууд сурч байна. Бас одоо энэ туйл хайлах зан үйл дэг жаягаа дагаад эднээс одоо өв уламжлалтай хандлага нь хүндлэлтэй болж байна. Одоо энэ өнөөдрийн ингээд 1000 гаруй хүүхэд энэ хуран цугулж энэ жангараа хайлж байна. Энэ 1000 хүүхдээс хамгийн багадаа одоо за 100 биш юм аа гэхэд 10 нь одоо жангар хайлдаг яг мэрэгжлийн туйлчд гарч ирэх ёстой. Бусд нь болохоор энэ өв уламжлалаа өөрсдөө ойлгодог, хүндэлдэг тийм ээ. Тэр өв уламжлалаа одоо дэмждэг ийм хүмүүс болж төлөвшөж одоо цааш энэ Монголын маань өв соёл одоо мэдхгүйгээс илүү энэ 1000 хүүхдүүдэд бүгд мэддэг найз нөхдөдөө хэлнэ. Энд чинь ингээ 100000 хүүхэд ойлгоно. Цаашаа найзууд нь ярина. Ингээд нэмэгдээд өв соёлоо бас одоо Монголдоо ингэж ойлгодог, таньдаг болж түгээн дэлгэрүүлж байгаа нь хамгийн гол одоо ач холбогдол нь ийм учиртай. Тэгээд энэ хүү арга хэмжээнд одоо 4 дахь жилээ оролцож энэ хүүхдүүдтэйгээ жангар туйлаа хайж байгаадаа баяртай байна. Энэ хүү үйл ажиллагааг нь одоо дэмжиж одоо ингэж ивент итгэж ажиллаж байгаа Гоолд аймгийн засаг даргын дамгын газрын хамт олон Монгол Улсын улс их хурлын гишүүн одоо ингээд баярлалаа. Та бүхний минь ажил хөдөлмөр дандаа өөдөө дээшээ дэвжиж байх болтугай гэж
өрөөлийг өргөё. За би бол өөрөө одоо жилгэрийн удмын 9 дэх үеийн удмын туйлч гэж явдаг. 9 дэх үе дээр өв уламжиж авсан туйлч хүн. Тэгээд өвгдийн өмнө бол одоо хүлээсэн үүрэг гэж байгаа биднэрт. Энэ өв уламжлаа бид нар Монголын ард түмэнд танилцуулж сурталчлах ёстой. Хоёрдугаарт бид нар энэ задгамж халаагаа бэлдэх ёстой. Хүн өөрөө мөнгөний биш. Энэ цаг хугацаа айгүй богино нэг хүн. Тэгэхээр энэ өвгдөөс өвлөж ирсэн энэ үнэт өв соёлыг би энэ нийгэмд өнөөдөр таслах эрх надад байхгүй. Тийм учраас өнөөдөр ингээд мянган шавтай болоод эднүүстэй ингээд туйлаа талаар яриад хамт ингээд туйлаа хайлаа сууж байгаа нь өвгдөх өмнө хүлээсэн үүргээ би ухамсарлаж үүргээ биелүүлж байгаа гэж одоо надад хамгийн их одоо ашигтай тусдаа. За энэ хөө баатарлаг жангар туйлыг хайлах үндсэн учир шалтгаан болвоос жангар туйлын одоо их сурвалж их олдвор нь бол Говьалтай аймгийн одоо 4-5 сумаас олдсон байдаг. Тэгээ түүнийг одоо Говьалтай аймгийн уугуул Ахмад зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн, жангар судлаач, дэгээгүүгийн Сурьяага одоо Монгол жангар хэмээн эмэгтгээд шинжлэх ухааны академийн хэл зохиолын өрөөний нийтлэлээс Монгол жангар гэж одоо албан ёсны баталгаажилтаа аваад за түүнийг нь одоо Говьалтай аймгийн засаг даргаар ажиллаж идүүгээ Монгол улсын их хурлын гишүүн Очруудын Амгалан Баатар уншиж танилцаад одоо 22 онд аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа энэ жангарыг анх удаа Алтай хотод 1350 жангарч туйлчтайгаар анх удаа хайлсан. Одоо Жангар Баатрыг одоо өсвөрийн залуу үеийн хүүхэд багчууд ойлгож Жангар Баатрын үеийг, хөдлөлийг за Жангар Баатрын хийсэн одоо бүтээсэн гайхамшигтай баатарлын үлийг одоо ойлгож дуурайна гэдэг бол жинхэнэ Монгол ирэх хүн. Монгол ирэх хүний эрд зөрөг, авхаал самбаа, хүч чадлыг одоо гайхуулсан, биширсэн ийм сайхан баатрын дөрөв байгаа. Одоо энд бол нэг орчин үеийн одоо буддын гүн ухааны юм уу бурхан шашны номлын сургаал хүртэл Жангар Баатрын туйлд жангар туйлд байна шүү дээ. Гурван муу заяанаас одоо салъя. Уруугүй зөвөр одоо амьдарцгаая. Хүнд үнэнч байя, биеиндээ үнэнч бай, ивтэй байя, тангараг давцагтай байя гэсэн дандаа тийм одоо хоочин тийм сайн сургаал номлыг энэ жангар туйлд бол агуулсан байгаа. Жангарыг одоо өвлийн тэргүүн сарын бэлэгт сайн өдөр одоо гэрийнхэн өрхийг бүтээж ягаад гэртээ сайхан сууж хайлдаг байсан байна. Тэгэхэд бол жангар туйлыг хайлахын тулд тухайн хүн сарын өмнөөс өөрийгөө бэлддэг, ариусдаг, муу хийдгүү, удлаа ирдгүү, хулгай хийдгүү, одоо амьтны хороохгүй, зөв одоо болж зөв сэтгэлийг бий болгож ийж жангар туйлыг хайлдаг ийм онцлог одоо сайхан ёс төртэй энэ одоо туйл байна гэж ингэж хэлэх байна. Би одоо энэ жангар туйлыг 2022 оноос эхлэхдээ хөдөлсөн энэ жил одоо 4 дахь жилдээ зохион байгуул хөдөлж бас дундуурнаас хайлж одоо сэтгэл зүрхээ мадрааж баясааж Кемерл ундаага дээшлүүлж байна. Түүнчлэн 2024 онд Алтай жангарчид оюуны өмчийн албан ёсны бүртгэлд хамрагдсан нь энэхүү өв соёлыг хамгаалах албан ёсоор баталгаажуулахад чухал алхам болсон юм. Энэчлийн тухай онцлог гэх юм бол бид нар бас жангар туйлыг сонирхож жуурчтай Улаанбаатараас бас үзэж сонирхсан хүмүүс маш ихээр ирлээ. Мөн улсын хурлын гишүүд бас төлөөлөн ирж сонирхож оролцож байгаагаар онцлогтой байна. За жангар туйлыг хайснаар хүүхдэд эрэг өөрчлөлтүүд гардаг. Үүнд одоо ой тогтоол сайжирж, ном унших, дадал суулгаж, хариуцлах хүлээх чадвар, ачаал даах чадвар. За тэгээд үндэсний өв соёлтойгоо танилцсан бахархах их хэлний одоо мэдлэг үгийн сан сайжрах гэх мэт хүүхдүүдэд маань эрэг өөрчлөлтүүд маш олон гардаг. За манай аймагт боловсролыг дэмжих хөтөлбөр гэж цогц хөтөлбөр хэрэгждэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээндээ бид нар бас хүүхдүүдийнхаа юм бүтээл сэтгэл яг сайжруулах олон ажлуудыг зохион байгуулдаг нэг нь энэ туйлсынхаа жангар туйл юм аа.
За одоогоос 4 жилийн өмнө хавaalтай хүүхэд багчууд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маань одоо энэ ардын аман зохиол болсон энэ томоохон одоо зохиолын ноён оргилын нэг жангар түүлийг одоо хайж хэлжсэн түүхтэй. Өнөөдөр одоо алтай хүүхэд багчууд маань жангар түүлээ хайлахын одоо хүсэл мөрөөдөл болж жилдээ нэг удаа зохион байгуулагддаг энэ жангар одоо брэнд томоохон ивент арга хэмжээнд оролцохыг маш их хүсэн хүлээдэг боллоо. Хаваалтан ард иргэд ч гэсэн одоо энэ жангар түүл хайлах энэ агшныг бас төсөө яадаг хүлээдэг боллоо. Учир яагаад гэхэд одоо өмнө нь анхны жил бол одоо энэ жангар туул хайлна гэхэд хүн бүхний одоо сэтгэл нэг л багтахгүй байсан бол өнөөдөр зохион байгуулагч бид нар хүртэл одоо жангар туулийг энэ хайлах үйл ажиллагаанд санаа зовлох асуудал бол байхгүй болсон. Учир яагаад гэвэл бид нар 4 жилийн үйл ажиллагааг хийж ажилласнараа ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөж жангар туулийг одоо хайлахын ач тус энэ одоо Монгол хүн мөн юм бол энэ утга зохиолын ноён оргил болсон энэ зохиол бүтээлийг энэ утга төгөлдөр яруу хэллэгийг бид бүхэн хойч үедээ үлдээхийн төлөө хаваалтайчууд энийг чармааж ажиллаж ирсэн юм аа. Тэгэд одоо энэ 4 дахь жилийн туул хайлж байгаа байдал бол өмнөх жилүүдээс хамаагүй төгөлдөр болж орчин нөхцөлийн хөвдөж гисэн одоо бид бүхэн өнөхөр туул хайлах энэ орчин нөхцөлийг хүрдүүлж чадлаа гэж үзэж байгаа. За одоо анх одоо мянган жангарч хүүхдүүд маань энэ жангарын одоо зохиол бүтээл 17 бүлгийг яаж чийжлүүлэндэ гэж бодож байсан бол одоо өнөөдөр бид нар энэ зохиол бүтээлийг их бүтэн хуваар нь 17 бүлгийг хүүхдүүдэд чийжлүүлээд ингээд туул хайлуулна гэдэг бол санаа зовх асуудалгүй болсон. Түрүүчийн хүүхдүүд маань сургуулиа төгсөөд 4 жил болжээ. Өнөөдөр өөрсдөө хүүхдүүдтэй үлгэрээ ярьж өгөх тийм одоо аав ээжүүд болсон гэж би ойлгож байгаа. Энэ бол хаваалтайчуудын одоо энэ Монголдоо барьж байгаа энэ тусгаар тогтолцоотой барьж байгаа нэг томоохон бэлэг гэж би ойлгож байгаа. Тэгээд өнөөдрийн энэ жангар туул хайлах үйл ажиллагаа маань өргөн дэлгэр сайхан болж байна. Жангар зохиолыг бүтээлтэй хүүхдүүд хэд хоногийн өмнө танилцж уншиж тэр дүрийг одоо тодорхойлохын тулд зургийн уралдаанд зарласан. Өнөөдөр жангар туул хайлах явцад хүүхдүүд маань зургийн уралдаанд ороод зургаа яг бодитоор нь зурж байна. За мөн төрөлх гарааны байгууллагаас жангарын одоо иж бүрэн жангар өргөөг одоо байгууллаа. Бид бүхэн жангар гэж одоо шүтэнтэй боллоо. Бахархалтай боллоо. Эвнэгдэлтэй боллоо. За энэ оюун санааны том эрчим хүчийг бид нар Хаваалтай аймагтаа цуглуулж ажил амьдрал ард иргэдэд ойлгуулахын тулд энэ томоохон брэндийг хийж чадлаа гэж ойлгож байгаа. За ардын дүүжгийн алтай чуулгын уран бүтээлчид энэ жил 4 дахь жилдээ жангар туйл хайлах арга хэмжээнд оролцож байна. За энэ жилийн энэ жангар туйл хайлах арга хэмжээ маань 18 сумд төвийн 5 сургуулийн нийт 1200-аад одоо жангарчид оролцож байна. За ардын дүүжгийн алтай чуулга бол энэ жангар туйл хайлах арга хэмжээнд мэрэгжлийн зүгээс нь одоо хамтарч ажилладаг. Нэггээр хэлбэл жангар туйл хайлахад түүний одоо эхлэл, нээлт, төгсгөл, дунд нь одоо нийт сумдын бац жангар туйл хайлагчдад бас одоо хөгжимтэй одоо нийлүүлэн хамтарч ажиллах гэдэг ийм ажлуудыг одоо бас хамтарч хийж ингэж ажиллалаа. За ардын дүүжгийн алтай чуулга дээр алтай ятг хөгжмийг одоо брэнд болгон суурьшуулж олон нийтэд одоо түгээж хүргэж байгаа нь яг жангар туйлыг хайлахад бол энэ хөгжим илүү одоо бас нийцтэй язгуур үндэсний байж ингэж одоо бас яв цав нийлж ингэж туйлыг хайлж байгаа нь бол их онцлог байдгаа гэж ингэж хэлмээр байна. За алтай ятг хөгжим бол 1500 жилийн өмнөх Монгол баатаруудын туйл хайлж исэн хөгжим
Үүнийг одоо бас үндэсний хөгжим судлаач нар судалж одоо бас яг язгуур одоо бас туйл хайхад илүү нийслэлтэй байна гэж ингэж одоо бас судалж гаргасан байдаг. Тийм ч учраас өнөөдөр энэ жангар туйлыг хайлахад бол манай Алтай нутагт хөгжүүлж байгаа Алтай ятгах хөгжим бол бас тодорхой хэмжээний илүү үүрэг оройл гүйцэтгэж ингэж ажиллаж байгаа. За дээр нь давшуур хөгжим, Алтай ятгах хөгжим, за Алтай чуулган одоо үндэсний хөгжим энэ дээр хавсарч нийлж одоо ингэж найруулга хийж ингэж ажиллаж байгаа нь бол их онц. Жангар туйлын хайлах арга хэмжээ маань жилээс жил дээр нь өргөн цар хүрээтэй илүү одоо найруулга түүний одоо зохион байгуулалт бол шин чатанд гарч өшөө сайн зохион байгуулагдаж байна. За энэ жилийн тухайд бол мөн одоо хөдөөний ирсэн жангарчид за төвийн сургуулиас орж байгаа нийт одоо жангарчдын энэ уншиж байгаа жангар туйлаа хайлж байгаа байдал нь болоод ер нь бол урдын хийжсэн жилүүдээс илүү дотор нь одоо орсон жангарчид маань одоо яг тэр жангарынхаа уншиж байгаа бүтээл дотор өөрөө сэтгэл оюунаа шингээсэн нийлсэн ийм одоо өгөөжтэй язгуур тэр тал нь бол их сайхан харагдаж байна. Бид нар бол одоо жангар туйлыг хөгжүүлэхийн хажуугаар орчин цагийн тал руу татгаасаа илүүтэй яг язгуур үндэсний хэв шинжээг нь алдагдуулахгүйгээр цааш одоо хөгжүүлэх энэ бодлогыг барьж байгаа. Тийм ч учраас яг одоо тавшуур хөгжим, Алтай ятгах хөгжим, за багхан зохилуур хөгжим гэдэг юм уу ийм хөгжмөдөө хавсарч тоглох нь илүү одоо хөрсөн дээрээ бууж олон нийтэд хүртэл болоход бол их үр өгөөжтэй төхөмтэй юм байна гэж ингэж ойлгож байна. За жангар туйлыг бид нар хайлахдаа 90-д одоо 100% ингээ хүүхд багчууд маань оролцоод байгаа. За соёлын биет болон биет бус зүйлийг олон нийтэд түгэх хойч үед өвлүүлэн үлдээхэд илүү одоо бас хүүхдүүд маань төхөмтэй нэг энэ хүүхдүүдээр дамжуулж хүргэхэд бүх одоо говь алтайчуудад бүх одоо Алтайн бүх сургуулиудад ард түмэнд одоо хүрдэг. Тэгээд ч одоо бүх сумдын одоо сургуулиуд соёлын төвүүд жангар туйлаа хайлдаг бүлэгтэй дээр нь Алтай магтаалаа магтдаг одоо ийм хамтлагтай болсон байгаа. Тэр хамтлаг нь бас одоо Алтай ятгахтайгаа одоо шууртайгаа тэгэхээр нэггээр хэлбэл Алтайчууд жангар туйлыг хөгжүүлэх гэж байгаа юм бол ер нь төрийн бодлого дээрээс нь хурлын гишүүн аймгийн засаг дарга иргэдийн хурлын дарга маань одоо маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Санхүүгийн дэмжлэг сайтай учраас өнөөдөр энэ уран бүтээлийн бодлого барьж байгаа байгууллагууд соёл спорт аяр жуулчин залуучуудын газар гэдэг юм уу ардын дүүжин Алтай чуулга гэдэг юм уу сумдын соёлын төв тэнд ажиллаж байгаа мэрэгчлэнүүд багш нар маань ингээд одоо хүүхдүүдтэйгээ нийлээд ингээд одоо жангар туйлаа хайлж байгаа нь илүү одоо олон нийтэд хүрэхэд өр өгөөжтэй гэж ингэж одоо үзэж байна. Энэ удаагийн арга хэмжээг үзэж сонирхохоор Улсын их хурлын гишүүн О Амгаланбаатар, Б Төвшин, Ө Отгонбаяр мөн баруун бүс болон Улаанбаатар хотоос олон зочид төлөөлөгчид Алтай хотыг зорин иржээ. Энэ нь тус арга хэмжээ соёлын ивент төдийгүй бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих ач холбогдолтой болж байгааг илтгэж байна. Жангар туйлын үед үнэхээр монголчуудын бүхэл цаг хугацааны түүхэн тэр уламжлал зам заншил давуу болон одоо бидний хүчирхэг байдлын бүхэл тэр өвдөөж болсон зүйлийг шингээсэн ийм туйл байдгаа
туйлын бараг үг өгүүлбэр болгоныг цааш задлан үзэхэд бол үнэхээр бидний нэг дотор байдаг, бидний гаргаж чаддаггүй, бидний мартагдсан бүх зүйлийг энд одоо ингээд шингээсэн байж байгаа жишээ нэ. Тэгээд энэ жангар туйлын дотор байж байгаа тэр яруу тансаг үг хэллгүүд нь хүртэл за тэр одоо эрэгтэй хүнийг, эмэгтэй хүнийг, гэрийг гэх зэргээр байгаль дэлхийг морийг магтаж байгаа тэр яруу тансаг хэллэг нь бол одоо яг ардын дунд тэр найр чирүүлтийн дунд бол яг гэдэг одоо банкын одоо үг хэлдэг болсон байж идэг шинэ гэрийн магтаал за мөн одоо найр наадмын тэр ерөөлийн үгүүд бол яг энэ жангар туйлын тасаргаанууд байж байгаа жишээ нь. За жангар туйлыг судлаачид бол Монгол улсын бүх нутаг дэвсгэр дээр Монгол үндэстэн байгаа бүх газар нутагт бол энэ жангар туйл даргасан байна гэж ингэж үздэг. А жангар туйлыг одоо эртний монголчууд ямар үед хайлдаг байсан бэ гэхээр нэгдүгээрт одоо маш одоо тийм одоо том гамшиг тохиолдсон үед тэр гамшигыг зайлуулахын төлөө хайлдаг байж атаатан дайрч орж ирэхэд өөрсдийнхөө сүр хүчийг одоо дуудаж атаатныг номгодохын төлөө энэ туйлыг хайлдаг байсан байна. Тэгээ ер нь хүнд хэрэг цаг үед бол одоо өвөл зүүн хамаахгүй хайлдаг ийм л учиртай байж энэ бол бидний тэр хүч сүр хүч бэлэгдэл бидний тэр давуу байдлыг шингээсэн ийм одоо сайхан туйл зай. Тэгээд алтайчуудын хувьд яг энэ бидний мартагдсан өв соёлыг одоо сэргээгээд одоо дөрөвдгүүдэгээ айлж ин за мөн одоо энэ жангар судлалын хувьд бол одоо бүгд найрамдаг хятад ард улс, Оросын холбооны улсууд бол Монголоос бол хаа хамаагүй хоол ингээд илүү судалгаа хийгдсэн, илүү бас ийм түвэн дэлгэрүүлэх тал дээр бол илүү их санхүү мөнгө гаргаж байгаа. Мөн одоо энэ дээр маш их одоо анхаарч бүр одоо их сургуулиуд өөрөө энэ жангар судлалын техниктэй бүрт байж байгаа чинь. Гэтэл монголчуудын хувьд бол энэ дээр бол хоёр л доктор байна. Жангар судлалын тал дээр төдийлөн ингээд одоо түвэн дэлгэрүүлэх таниулах судлах тал дээр бол юм учир дутагдaltaй байдаг. Жангар туйлаас тастаад одоо ингээд өгүүлбэр тууж за эсвэл хүмүүсийн дунд байгаа энэ одоо хэл зүгнүүд гарсан байж байгаа чинь. Гэтэл энэ жангар туйл чинь иж бүрнээр бидний дотор байж байгаа тэр төр засах ухааны бүртгэл одоо энэ дотор байж байгаа чинь. Жангар хаан одоо жишээлбэл 12 дагалдагчтайгаа цуг гэж тойр цууж байгаа шийдвэр гаргадаг, олонгийн сандаараа шийддэг гардаг, дайнд хингийн ухаан шийддэг. За мөн одоо дахиад одоо ямар орныг байгуулах ёстой юм бэ гэдэг дээр хүртэл энэ дээр одоо ингээд жангар туйл дээр байж байгаа жишээний хүмүүс нь залуу тэр өвдөг өвчнгүй эдээ ундаа элбэг дээрээс ардах ноёнгүй хажуухаа дээрлэгдэх өнөөдрийн хүн төрөлхтнийг хүсэж байгаа тэр нийгмийн чинь өнөөдөр монголчууд байгуулсан шүү. Төр ийм байх ёстой байдیں۔ Иргэдэн тэр одоо нутаг орон одоо өнөөдөр их чинь дэлхийд одоо бүгд л одоо жишээлх юм бол Америкт очиж тэр ардчлалын хөлгийн нутагт очиж амьдрахын тэр ардчлалын хөлгийн газарт очиж амьдарч байгаа хүмүүс хэн зүтгэсэн сайхан амьдардаг тэр нийгмийг тэд бүтээж гинэ гэдэг ингээд өнөөдрийн цаг үед ярьж байгаа бол тухайн одоо энэ жангар хааны үед бурхан бомбын орон гэдгийг байгуулсан тэр бурхан бомбын оронд энэ хүн төрөлхтний за тэр дад ертөнцийн хамаагүй хөлтөө нь хөлгөж ирээд амьдардаг хөлбүү нь мөлгөж ирээд амьдардаг энд одоо тийм одоо маш сайхан жаргалын орн байжээ. Тэгээд тэр жаргалын орноо хамгаалж байгаа байдлаар хамгаалахдаа ямар одоо жишээлбэл хүнд одоо өөрт муу бодлоос ахуулаад янз бүрийн дайсагнал байдаг. Тэр дайсагналыг хүртэл бүх талаас тэр одоо гаргаад ирсэн байж чинь. Тэгэхээр энэ жангар туйл бол одоо Монголын нууцд очиж судлаад баршгүй гэдэг бол жангар туйлыг бол судлаад баршгүй ийм одоо бидний хамгийн үнэт зүйл юм байгаамаа. Тэгээд одоо энэ жангар хаан хинбэ гэж одоо бат судлаачд үздэг. За одоо Чингис хааныг гэж одоо үзэж байна. Гэтэл Чингис хаанаас өмнө юм байж тэр модон шанив юм биш үү гэж ингээд үзэж явах жишээ нь. Тэгэхээр бидний хувьд бол энэ жангар туйлыг ингэж одоо алтайчуудын хувьд ингээд дөрөвдүгээр удаага ингээд хайлж байгаа. Бас энэ сайнны үрээр бас алтайчуудын хувьд бас ингээд бас л бусад газар нутгаас бусад аймагуудаас илүү бас ингээд нэг хацтай хямартай байгаа нь энэний бас сайнны үрэл гэж ингэж харж байгаа. Тэгээ бидний хувьд энэ жангар туйлын тэр үзэл санааг бас энэ одоо ажилтаа амьдралдаа хэрэгжүүлэх зөв юм аа. Энийг бас ойлгох зөв юм аа гэдэг. Ялангуяа энэ 10 жилийн хүүхдүүдэд маш одоо ингээд ойлгуулах талаас ингээд багш нараар нь дамжуулаад ажил хийж байна. Өнөөдөр бидний ард байж байгаа энэ 1000 гаруй хүүхдүүд чинь одоо бүгдөө жангар туйлж болсон. Монголынхаа өв соёлыг ойлгодог болсон. Өнөөдөр энэ хүүхдүүд хэдэн цаг одоо бүтэн өдөр шөнө ингээд суугаад туйл хайлах гэдэг одооны хүүхдүүд аливаа зүйлийг нэг
секунд хүртэл харахтаа залгадаг болсон бол одооны энэ манай Алтай хүмүүс хэдэн цагаар ингээд төвчээртэй суугаад хөвд хайлж ийн гэдэг чинь ямар их хүмүүжил, ямар их төлөвшил, за заашдаа нэг сулралт хүртэл ахиц гарч байгаа ийм олон талын давуу тал гарч байгааг бол хэлгээд сайхан байна. Говьлтай аймагт жангар хайлах сайхан үйл ажиллагаанд оролцож байна. Өнөөдөр ер нь бол Говьлтай аймагт жил болгон болдог энэ гал дахих жангар хайлах энэ үйл явц бол бас Монгол төмний нэгдүгээр өв уламжлал соёл, нөгөө талаас бол шинэ үеийн одоо монголчуудын нэгдэх тэм зан үйл болов гэж би бол хувьдаа боддог. Бид нар нөгөө хар шар цагаан улаан ногоон энэ төргээд ингээд хуваагдсаар байгаад өнөөдөр их хүрсэн. Тэгэхээр бид нар яг үндэс уламжлалаараа нэгдэж ирээдүйдээ бас итгэлтэй болох, өв уламжлалаа хадгалах, өндөр дээдсийнхаа одоо тэр чуддаг сурдаг байсан юмыг одоо ойлгож мэдхийн тулд одоо ийм зан үйлүүдийг бол зайлшгүй хийх шаардлагатай гэж боддог. Тэгэхээр энэ одоо уламжлал болсон зүйл дээр хэдэн мянган хүүхэд багчууд ирж байгаа нь бол үнэхээр бахархалтай байна. Монголчуудын яг өв уламжлалаараа бахархдаг зан үйл бас нэгэн төрлөөр нэмэгдэж одоо энэ зөвхөн Говьлтай гэдэггүй олон газруудад түгэн дэлгэрэх байхаа гэдэгт бат итгэлтэй байна. Туйл хайлсан бяцхан жангарчдын хувьд энэхүү арга хэмжээ нь үндэсний өв соёлоо судлах, ёс заншлаа танин мэдхийн зэрэгцээ, төвчээр, хичээл зүтгэл, сахилга бат, үгийн баялаг, өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэх бодиттой сургалтын нэг хэсэг болж байгааг онцолж байлаа. За амархан сайн байна уу? Эрхэм хүндэт монголчуудаа. Монголын өдөр домог туйлс энэ бол бидний их өв соёл. Тэр дотроо утга агуулгын хувьд гүн гүнзгий орчин үеийн сэтгхүйг гүн ухаанаар төөхөн уламжлалыг агаар ертөнд дэлхийн ертөнцийг Монгол заншил ёс дээгтэй одоо түүхэнд хадгалж үзсэн их туйлсын нэгэн туйлс болоод жангар туйлс юм. Говьлтай аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүн Амгаланбаатар санаачлан 4 жилдээ явагдаж байна. Анхны 2 жилд нь тухайн нутгийн авиаслаг найруулж бүжигдэгч энэ наадмынхаа зохион байгуулалтыг хийгээд 3 дахь 4 дахь жилд нь Сүхбаатар миний бие тус чатрын уран бүтээлчтэй хамтран хөгжүүлэн баяжуулан энийг найруулсан. Яагаад гэвэл жангар туйлс өөрөө гүн ухааны агуулгатай. Тэр дотроо ирээдүйг зөгнсөн орчин үеийн огтрын гүн ухаан, газар нутгийн гүн ухаан. Тийм учраас яг одоо монголчууд бидний ярьдаг их өв соёл, язгуур урлаг гэдэгтэй гол нь биш. Гүн ухааны бодлого ухааныг байхгүй гүн ухааны баатар ирчүүд өнөөдөр бидний өөдөө мэдгдэх бомбын орон ийм гүн ухаанаар хийсэн учраас бид өнөөдөр жижигхэн зүйлд баригдаж болохгүй авиаслаг уран бүтээлчтэй гүн сэтгэж бодож хийсэн бүжгийн дэглэлт хөгжмийн аялгау болон дууны өгний баялагийг мөн туйлсынхан хайлж байгаа хүүхдүүд төрөлд хийж чадсан нараа онцлог. Ягаад гэвэл хүүхдүүд маань ганцхан аялгуун дээр биш. Довшуурынхаа хөгнөөс гадна бид нар одон хөгжмийн төрөл дээр одон хөгжмийн аялгауг хэмнэлт багтаа хийж чадсан. Энэ бол манай туйлсан хөгжүүлж байгаа Монголын уран бүтээл сэхэтэн авиаслаг уран бүтээлчдийн өнөөдөр хөгжүүлэг хийж чадж байгаа дээр мөн энэ нутгийн 18 сум бүхний хүүхдүүд хөрөлдсөн гэж өнөөдөр бидэнд туйлаа хайлж энэ сайхан утга агуулгатай үгийг цээжлэн мэдж оюун ухаантай шингээд үлдэж чадвал мөн бидний нэг хийж онцлог нь юу гэвэл 18 сумынхаа газар шороо чулуунаас ажилслан авчирч мөн жангарынхаа их тугийг бий болгон ихэнх нутгийн шороо аймгийнхаа төвд авчран өнөөдөр бид нар удамшлууд тавьж байгаа бол бас л бидний нэг соёл ахуйгаан хөгжүүлж байгааг нэг онцлог гэж ойлгодог. За би өнөөдөр Говьлтай аймагт ирээд энэ одоо жангар хайлж байгаа, энэ авшиг гаргаж байгаа энэ арга хэмжээнд одоо бүр зорин ирж оролцлоо.
Тэгээд энд бол ер нь одоо маш их одоо жижиг 3-4 настай хүүхдүүд төсөөлээд 80 настай хүн хүртэл жангар хайлж байна. Ялангуяа энэ хүүхэд залуучуудыг жангар хайлуулж байгаа явдал бол үнэхээр бахархалтай, төсвөр хатуужилтай байна. Эндээс би юу авах вэ? Ирчгүүч энерги авшиг авч байна. Энэ олон хүний одоо ирчгүүчтэй энэ гоё одоо хэллэг, энэ гоё сэтгэл бидэнд бол хүч, энерги хоригдуул өөртөө бол одоо маш энергийг одоо хоригдлуулж байна. Монголын хүүхэд болгон энийг мэдэж ингэж хайлт эгдэг болоод өөрийнхөө сэтгэл санаа бие ялдар ёс суртахуунд маш их өөрчлөгдөх юм байна. Ялангуяа энэ хүүхдүүд бол одоо 3 цагаас одоо хүртэл ингэж хайлж байгаа явдал эдгээр ямар төсвөр хатуужилтай, ямар мундаг яа сурдаг гэж байна. Ялангуяа эдгэрийг бэлдсэн багш нар маш их өвөрмж маягаар өөртөө хайлаад, өөртөө оролцоод, өөртөө одоо яг бүхөө барилдуулж байгаа дасгалжуулагчид тийм гоо сэтгэлтэй байна. Энэ Монгол орн дээр энэ үйл явдал бол одоо ингэж төгөн тарах юм бол бид бол маш их оронч хүмүүжлтэй гоё болондоо энэ хүүхдүүд бол одоо би одоо аль санаас ирээд зориуд үдсэн буцыг бодсон боловч буцааргүй одоо хүсэж сүүлд нь өөрөө хүртэл одоо орж хайлтаа би ч өөрийнхөө хүн би алтаа магтаад энэ хайлтыг гэхдээ бол энэ чинь одоо дагаа тайлсан чинь зэрэг сэтгэл санаа маань огшоод сэтгэл бие маань одоо хөнгөрөөд одоо үнэхээр одоо гоё болж байна. Нутагтаа иржгүүч авлаа. Засагтай аймаг, Говьтай аймаг энийг зохион байгуулж бүхөө сууд энэнийг одоо хийж байгаа багш нар за тэр их хурлын гишүүн засаг дарга бус сайхан санаа сэтгэлтэй хүн болгонд маш их баярлалаа. Иржгүүч одоо хоригдлууллаа. За манай сургууль энэ үйл ажиллагаанд 4 хичээлдээ оролцож байна. Тэгээ манай сургуулийн хувьд бол хамгийн олон хүүхдүүдийг хамарч оруулахаараа бас онцлогтой байгаа. Анх одоо зохион байгуулагчид нь бол 200 гаруй хүүхэд хамруулж байсан. За тэрнээс хойш 150 хүүхэд, 120 хүүхэд. За энэ жилийн тухайд бол 90 хүүхдийг хамруулан оролцож байна. За ингээд Баатарлаг жангаруудыг хайлахад хүүхдүүд маань бас өөрчлөлт гарч байгаа. За зарим хүүхдүүд маань өөх соёлоо, өөх түүхээ мэддэг болж байна. За мөн урт хэмжээтэй шүлэг чэйжлгээд бас ой тогтоолтон сайжирч байна гэдэг юм уу бас анхаарал төвлөрөлтөнд сайжирч гэдэг өөрчлөлтүүд гарч байгаа. За мэдээж маш их төвчээртэй болж байгаа хүүхдүүд маань. 4 хичээлдээ хайж байгаа болохоор бараг өгөхгүй чэйжлгээд одоо асуудалгүй болсон байна. Олон хүүхэд хамруулагдсмаа мэдээж хүндрэлтэй байдаг. Манай сургуулийн тухайд 4 хөгжмийн багштай. Тэгэхээр ачаал бол бид гэдэг бас харьцангуй гайгүй. Баатарлаг жангаруудыг хайлахад нутаг орны дэмжлэг ч юм уу одоо зөндөө олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Тэгээ ингээд хүүхдүүдэд бол энэ бол маш сайн үлгэр дуурайлал. Тэгээд нутаг орныхоо нэр хүндийг сурчлах тал дээр бол маш өргөн хүрээтэй цар хүрээтэй ажил гэж бодож байгаа. 4 хичээлдээ сумаасаа ирж оролцоо явж байна. Жангар бол ер нь жилийн онцлог гэх юм бол ер нь жил бүр ер нь гоё болдог. Энэ жил гэхдээ нөгөө сумдуудын хооронд уралдаан зарсан учраас хүүхдүүд нөгөө бас үгээ сайн шээжж хувц чиглэлт дээр их анхаарсан тийм онцлогтой илүү жоох өрсөлдөөнтэй болсон сонирхолтой болсон тийм жил байлаа гэж харж байна. Одоо энэ арга хэмжээнд оролцсноор бол төвчээртэй болж байгаа ер нь бол сууж сурж байгаа. Тэгээд тэр нь бол өв түүхээ, өв соёлоо дээдлээд ингээд арга хэмжээнд оролцоод явж байгаа гэх гоё санагдаж байгаа. Бид нар 25-уулаа ирсэн хамгийн 17 дугаар бүлгийн хамгийн сүүлийн хэсгийг нь уншсан байгаа. Тэгээд өнөөдөр их сайхан өдөр байна. Бид бас өвийг тээж байгаадаа их баяртай байна. Маш их үг чэйжж байгаа болохоор ойлгоход маш сайн байсан. Бид нэр ер нь сүүлийн хэсгийг уншиж байгаа. Бусад цомууд маань ингээд эхлээд хэсгийг уншиж байгаа болохоор ингээд бүгд ойлгоод ингээд уншаад бас ингээд явж байгаа. Туйлсын хаан Жангар амьлах үдэшөө 2025 арга хэмжээ нь Монгол туйлсын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлөвлөн үлдээхэд бодиттой хөв нэмэр оруулсан соёлын томоохон үйл явдал болсон төдийгүй алтайчуудын хүсэн хүлээдэг ивент арга хэмжээ болж чадсныг арга хэмжээнд оролцогчид онцолж байсан юм. Энэхүү Говьтай аймаг 4 дахь хичээлдээ бүтэн өдрийн туршид Жангар туйлыг хайлж түүний ач холбогдлыг төмөн олонд түгээж залуу үеийг соён гэгэрүүлэх эрхэм үйлсээ үргэлжлүүлсээр байна. Илттэйгэр минь хөсрүүн даач итгэлээ хойноос нь сугалсаар байлаа.
Нумтай гар минь газар унлаач нударгаа цуулан сойсоор байлаа. Галав юулсан орчлонгийн хөх бурсгал дундаас ган нүрлсэн хорвоогийн их гачлан дундаас тэнгэр нүгэлсэн бөмбөрцгийн их хилэн дундаас төвчээр алдарсан хүмүүн заяаны хяслан дундаас энхтөр элгэн түмнийг амглан оршоосон хаан жангарын цадиг оршваа. Туйлсын хаан Жангар